За сайн байцгаана уу. За бид одоо Чонгвон хотын энэ төв паркаас та бүхэнтэй мэдчилж байна. Олон соёлын Arirang Festival гэж ийм арга хэмжээ жил болгон зохион байгуулагдсан юм байна. Энэ жилийн энэ фестивал Монгол улсыг гол зочноор, голлогч орноор ингээд оруулж байгаа юм байна. Ингээ өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн төлөөлөл болсон орон нутгаас Хинтэн аймаг, Аранхангай аймаг, Өмнө Говь аймаг өөрийнхөө тус тус аймгийн төлөөлөн оролцож байгаа. Silk Road Camel гэдэг төрийн бас байгууллагаас энэ одоо арга хэмжээ Монголын талын оролцолтыг зохион байгуулан оролцож байгаа. Энэ арга хэмжээ бол их маш онцлогтой юм байна. Жинхэнэ нэг Азийн арга хэмжээ юм байна. Азийн арга түмнүүд бие биенийдээ одоо туслах, харилцан ойлголтоо бэхжүүлэх, бие биенийхэн дутууг нөхөх энэ зорилгоор Өмнөд Солонгост ирж ажилладаг олон орны төлөөллийг нэг дор цуглуулад тухайн орныхын соёлыг нь бараа бүтээгдэхүүний яс заншлыг нь бусаддаа таниулах зорилгоор ийм арга хэмжээ зохион байгуулагддаг юм байна. Ямар ч байсан манай Монголын төлөөлөл энэ удаагийн арга хэмжээнд үнэхээр одоо илүү оролцож байгаа нь харагдаж байна. Манай энэ ноос ноолорын бүтээгдэхүүн бол үнэхээр одоо дэлхийн хэмжээнд хүрч чадсан чанартай, өнгө үзэмжтэй ийм гоё бүтээгдэхүүнүүдээ гаргаж чаддаг гэдгийг харуулж чадж байна. Энэ бүхнийг ингээд хараа зогсож байхад бол бид бас өөрийнхөө улс орноороо бахархах ийм одоо сэтгэл төрж байна.